Улаанбаатар хот тэр дундаа 40 мянгатад өсөж хүмүүжсэн инх билег буюу Билли. Тэрээр Америк нэгдсэн улсад 20 гаруй жил ажиллаж байна. Билли суши рестораныг үүсгэн байгуулж 600 орчим ажлын байр бий болгосон. Ажлын байрыг нэмэгдүүлэн менторшипийн олон залуусын бизнесийг эхлүүлж Америк нэгдсэн улсын Миннесота мужийн Star Tribune сонин нөлөө бүхий оны онцлог хэрхмээр тодруулсан юм. Монгол улсаа тэрээр өөрийнхөө ур чадвараар өнгөлж яваа хөдөлмөрч залуу. Түүнийг Америкчууд Аз гэдэггүй Монгол залуу гэж дууддаг. Энгийн байхыг эрхэмлдэг түүнтэй сонин подкаст урьж ярилцлаа. Яг тэр нэг хандлт тавсандыг бичлэг байгаа штэ. Ингээл дээлтэйгээ гарч ирээ тий. Би тэрнээс л анх таныг олж харсан. Тэгээ ингээ ороод харангууд ингээд инх хүлэгдэг залуу тий. Тэгээд Миннесота гэдэг мужид Монголын нэрийг гаргаа явж байгаа ийм мундаг залуу гэдэг. Контент хийдэг багч нь тэрийг ингээд бүр зориудаар гаргаж ирсэн юм уу? Эсвэл ер нь тэр яг үйл явдал юу болсон юм бэ? Тэр бейсболын тэр нөгөө бөмбөг шитгэх нь бол нэг юм тодорхой хэмжээний төвшин төрсний дараа тэр нөгөө одоо бейсболын багч өөрж авчирч шидүүлдэг байхгүй. Тийм. Тэгээд нөгөө тэр болохоор нөгөө олонний танил болсны дараа л гэсэн үг л дээ. Одоо нөгөө манай монголч нэг ингээл нэг одон медаль өгөөд идэв шүү дээ. Америкт тэр нь тийм одон медаль тийм байдгүй. Тэр нөгөө ингээ бөмбөг шиддэг ч юм уу эсвэл ингээд одоо хоккей тоглолт эхлэхээс өмнө let's play hockey гэдэг одоо хоккейгоо тоглоцгоо гэдэг үг хэлдэг ч юм уу. Яг тэгж яаж хүний нөгөө хийсэн бүтээлийг шагнадаг гэх юм уу те. Ер нь тэгэл бейсбол тоглодог хүмүүс чинь дандаа л ер нь тэр бомтонгууд байдаг хөөх те. Тэднээсээ гიშигдэг юм дээр ингээд нөгөө Монгол дээлтэй ингээд яавал гоё юм болоо гэд. Тэгэл гараал тэгэл нөгөө бөмбөг шидэл тэгэл гарч ирсэн те. Угаасаа тэр ингээд нөгөө контентыг ингэж нөгөө юу яа ийш тийш нь болгоё гэсэн тийм санаа ерөөсөй байгаагүй байхгүй биднес те. Тэр ингээд зүгээр нэг Америкт болдог тэр юмыг л биднес хийгээл тэгэл байжсэн чи энд хуржрээл юм яриад байжсэн чи гэвгэн манай аав чи яач вэ гэж амт яасан гэлтгсэн чи хүмүүс чиний талаар энд яриад байна чи одоо тэр бөмбөг шидснэ яага биднес хэлээгүй инээ тэрэ гэл те. Би одоо тэднээсээ сонирхно гэж яаж мэдгүй те. Тийм шүү дээ. Тэр нөгөө хүмүүс ч нөгөө Билли суши гэл тэгэл нөгөө миний нөгөө шидэж байгаа үеийг нөгөө энэ тэндээс нөгөө хүмүүс ч нөгөө гар утсан дээр өчөөд авсан. Тэгээ нөгөө таг хийгээл тэгэл тэнгуүч нь баг тэр чинь нэг 1000 гаруй тагнууд шууд орж ирж мэрэл те. Тийм тэгээд ер нь Миннесота гэдэг мужид бол нэг хүмүүс намайг нэг Аз хүн гэж дууддаг юм аа. Монгол залуу гэж дууддаг. За гоё юм тий. Тийм ер нь тэгээд ингээ нөгөө хүнээр ингээ нөгөө хайрлуулад хүндлүүлээ. Тэгээд тэрийг бас нөгөө даана гэдэг. Тийм тэр бас их чухал. Билли суши гэдэг яагаад энэ суши буюу энэ загас гэдэг чинь одоо Япон гэдэг ч юм уу далайн оронтой ингээд төсөөлөгдөд идэг шүү дээ. Тэгэхээр Монгол орн чинь тис ондоо тий бичээр юм аа яж хуутай. Гэтэл та яагаад тэр суши гэдэг зүйл рүү орчив? Энэ Америк гэдэг улсыг яагаад зорих болов? Энэ замлахын тухай сонирхолтой. Америкт анх нөгөө сургуульд чижсэн тий. Тэгээ сургуульд явах гээд тэгэл нөгөө амьдралын зам хөвшил тий тэгж явж байгаа л суши жилийн өмнө гэсэн үг үү? Бараг 20 гаруй жилийн өмнө шүү дээ тий. Амар open mind гэдэг чинь ямыг нээлттэйгээр харж чаддаг, ямыг гоё сонирхолтойгоор ярьдаг. Ер нь тийм тодорхой хэмжээний төвшөнд очсон хүмүүс байдаг байсан байхгүй. Тэгэл тэр хүмүүстэй ингээл нөгөө ярьж мараал сууж муугаал дэнгүүч амар гоё санагддаг байсан. Тэгээ сүүлдээ явсаар гал за ер нь ийм мэрэгчлэлтэй болж авъя гэл тэгэл нөгөө суши рүү чинь дайрж ороод тэгэл өөрийгөө дайчлал сураал тэгэл ер нь явсаар байгаа нэг тийм нэг суши компетишнээс Америкийг төлөөлж оролцож байсан. Тэгэл дөнгөж нэг Америкчууд чинь гэвгэнд юу вэ? Энэ залуу чи Япончуудыг өстө бүх хийчихлээ шүү дээ. Гэж шууд хараас дэмжил дахиад ороод ирдэг баг. Тэгэл ер нь туулж явсаар байгаа л нэг 20 жил болчихж байгаа байхгүй. Билли суши болохоор нэг онгоосон юм нь болохоор яг ковидын одоо бүх ресторан, бүх бизнесүүд хагж яхад тэр ер нь онгоожсэн ресторан байхгүй. Тэгээд тэр нэг онгоох шалтгаан нь болохоор би ер нь өөрийгөө ер нь сорж үзье гэж бодож байсан баг тий. Тэгээд онгоогоо яг тэр үед болохоор нэг манай мөч нэг 4 ширхэг бизнес онгоожсэн. Тэгээд
тэрнийх нь нэг нь Билли Суши. Тэгээ нөгөө Билли Суши ч бүр оргилдоо хүрдэг ч юм уу те. Тэгээд тэр ковидын үед нөгөө хүн болгон ч одоо нөгөө паста, хамбургер, стейк идэл бас өөдсөн байсан. Суши ингээл онгоогоол тэнгуүч амар гоё рефрешинг хоол болоо те. Тэгэл нөгөө хүмүүсүүд нь амар иддэг байсан юм л. Нэг тийм шантрах үе байсан одоо. Угаасаа юм суши ч бай, юу ч бай амьдрал ер нь дандаа л тийм нөгөө шантрах үе гарч ирдэ шүү дээ те. Одоо ингээл нөгөө гэр бүлийнхнаасаа хоол ингээл одоо гэр бүлийнхнаасаа хол байж байгаа нэг өвчин тусдаг ч юм уу. Тэгэл тэгэхэд чинь ойр ойртон чинь нэг им авчираад өгч хүн байхгүй. Тэгэл бас тийм ер нь ингээ хүн ингээд шантралыг ингээд бүр ингээд давж туулаад тэгсний дараа ингээд хүн ингээд нөгөө өөрийгөө мэдрэн гэдэг байхгүй те. Ер нь тэгээ хүн ингээ өөрөө ингээ нэг мэдрээд ирэхлээр ингээ амар тайван ингээ төлгөөн болоод тэгэл ер нь ингээ хүн ингээ энгийн болоод тэгэл угаасаа нөгөө бүх юмыг мэдэх албагүй болчихж байгаа байхгүй те. Дараагийнхаа нөгөө сушин дээрээс болоод ахаад мэддэг юм яаж бизнес явуулах вэ гэдэг тэр талаас те. Тэгээд тэрнээс ч одоо цаашаа яваад би ч одоо олон хүмүүс нөгөө бизнесийг яаж хийх вэ гэдэг нөгөө менторшип хийж бас явдаг. Тэгээд тэрнээс ч болоо хүмүүсүүд ингээ нөгөө амар хайртай бахархаж явдаг болчихдог. Одоо ингээ нөгөө хүн мэдлэгтэй байлаа тэр мэдлэгээ нөгөө хүнд тайлбарлаж ингээд хуваалцаж чадахгүй бол тэр мэдлэгнийх нь хүчин чадал юу юм бэ? Байхгүй болчихдог те. Миннесота мужийн шилдэг оны онцлог гэдэг нэг сонинд ингэж нийтлэгдсэн. Онцлог хүнээр тодорсон гэх. Тэгэхээр энэ аюу гой бахархам байгаа аахгүй манай Монгол залуучууд чадчихжээ шүү дээ. Хаа холын тэр Америкт тэгээд ингээд бизнес хийгээ. Дээр нь зүгээр нэг бизнес хийх биш. Ажлын байр бий болгож шүү дээ. Ер нь танд тэгээд ингээд шууд өргөмжлөл авчираад өгдөг юм уу? Чи одоо яадаг тэр Америкт чинь? Угаасаа юу тэр юу мөний талаар битсэн гэдэг нь юусоо мэддэгчгүй явдаг байхгүй. Тэгэл тэнгуү чи нөгөө цаанаас нь ингээд бичээд ингээд гаргаад ирэнгүү чи гів гинтэл нөгөө интернет чи ингээд нэг шуугдэн штэ те. Тэгэл нөгөө шуугаал тэгэл гайхаал одоо юу болов гээл тэгэл нөгөө хардаг те. Тэгэл тэнгуү чи нөгөө нэг дандаа ингээд нөгөө гар утснаас л мэдэрч авч байгаа байхгүй интернетээс те. Тэгэл энэ ийм юм байна. За тэгэл ийшээ дэлгүүрлөө оч нэг сонингийн аваатхаа гэл тэгэл дахиж очиад хөдөлж авдаг байхгүй тий. Түүнээс биш ингээд нөгөө бүр ингээд бэлдээ. Одоо ингээд тийм бэлдэн гэсэн тим юм байхгүй. Одоо ингээд тэр юу ингээд харангуйч юу яадаг байхгүй. Нөгөө миний нөгөө суши хийжсэн зураг мургич аваачаад тавьсан байдаг байхгүй. Хөө одоо ингээд гавьяатай болж байгаа ч юм гой зураг авахулчмаар байдаг тийм байхгүй. Шууд авчаад сонголтгүйгээр авчаад байна шүү дээ. Угаасаа тэр нөгөө цаанаас нөгөө хүмүүсүүд чи ингээд яадаг болохоор яг нөгөө амар органик ингээд хүнийг ингээд нөгөө байгаагаар нь байлгаж харагдуулах дуртай байдаг тийм. Бэлдсэн урдчлан бэлдсэн юм дургуун. Тийм. Ер нь сүүлийн үед ер нь тийм урьдчилсан бэлдсэн тийм юмнууд ер нь нэг их хүмүүс тоохоо болоод байгаа байхгүй тий. 5 сая хүн амьдардаг. Тийм. Тэгээд юу вэ манай Монгол улсын юм нийт хүн амаас одоо том юм биш тий. Тэгээд ер нь ингээд тэр ингээд хот ойролцоогоо нэг 2 сая 500 мянган хүн орчим амьдардаг. Тэгээд тэрэн дотор тэгэл нэг хүн тоогоол Монгол залууг тооно гэдэг бол бас гоё тий. Оны онцлог гэхээр тэр чинь одоо яадаг юм? Би нэг тэрийг сонирхоод байна л да. Одоо мөнгө төгрөг дагалдаж ирдэг юм уу? Нэр хүн гэдэг юм уу? Тийм юм ер нь мөнгө төгрөг ёо тийм юм байхгүй шүү. Одоо нөгөө хүмүүсийн дунд л мэдрэмжлэлт төрж байгаа байхгүй тий. Одоо тэр Starter Beyond гэдэг сонин чинь Minnesota мужаасаа гадна ингээд ойрын ер нь 7 мужаараа ингээд явагддаг тийм сонин бохгүй. Тийм. Тэгээд нэг 20 сая хүн тэр одоо мэдэрж байна гэсэн үг байхгүй тийм. Ер нь олон л маш танигдчих өгж байгаа юм биш үү? Тийм. Тэгээд ер нь ингээд тэрэн дээрээс ингэж танигдж манигдаад тэгээд ер нь өөр сэтгүүл мэтгүүлүүд ер нь ингээ байнга яриад бичээд яваадаг тийм. Та ер нь багын нэг тийм хор шартай нэг юм хөдөлгөөнтэй хүүхэд байв уу? Үгүй одоо тийм юм байгаагүй бах уу. Тэр амар л ирэх хүүхдэл байсан шүү дээ. Америкт бол нөгөө хүүхэд нь ингээд нэг 16 юм 18 болонгот л ер нь биеийн даалга явуулцдаг тий. Манай монголчин болохоор 35 45 та залуучууд чинь ээж хоол игээд тахтай гээл.
Ёо, алуу ээж наач нэг ядарчаад байх чи нэг авгаатай байж ээж ээж л гэдэг те. Тэгээд тэгэхээр тэр чинь нэг улс болгоны нэг үндслэл өөр өдөг болохоор тэрэн дээр ч буруу ч юм байхгүй, тэрэн дээр зөв ч юм байхгүй. Тэр Билли Сүү шиг бүр тийм амар сайжруулъя гэх юм бол тэр нэг олон хүмүүст ингэж тусалж ингэж явж байхаар өөрийнх нь цагийг хэмнээд Билли Сүүшин дээр ажиллаад олон салбартаа болоод тэгээ явах юм бол бүр л томрно шүү дээ. Тэгвэл тэр нэг заримдаа ингэ нэг амьдралд нэг юм өөр юм байгаа хангалуун зүйл юм уу эсвэл ингээ нэг амьдралын утга учир те миний нэг амьдралын утга учир бол миний хүүхдүүд те хэрвээ миний нэг хүүхдүүдийн ингээд зөв ингээд эцэг эхтэйгээ цаг зав зарцуулаад цухтаа ингээд байж байгаа тэр нэг хүүхдүүд ингээд зөв хүмүүжлэлтэй өсөөд ирэхлээр тэр бол нөгөө миний бахархал болж байгаа байхгүй те тэр нэг хэдэн зуун мянган салбартаа ийм ресторантай боллоо гэд тэр надад тэр нэг тийм таалагдахгүй болж байгаа. Одоо нэг баяр болонгууд л нэг хүүхдэд төржээл алив нэг бодгоо гаргахдаа нөгөө идэх чи эдсэнгүүд гэдэг ч юм уу. Тэр бол үнэхээр ингээ нэг амьдралын баяр хөөр баясгалан л байгаа хэрэг тийм. Гэр бүлийн үнцэн гэдэг нь та айгүйх чухалд үзэж байна. Тэгэхээр хүүхдүүдээ нөгөө монгол хүн гэдгийг мартуулахгүй багтлаас та яг аав хүнийхээ хувьд айгүй чухал ханддаг байхаа. За ер нь монгол дуртай байх нь үгүй байх нь за харъя гэл тий. Анхуд ирж байгаа тэр хүүхдүүд нь тий. Хурж ирээл юу вэ нөгөөдөл чи Монголд бүр хайртай болоод цусын зах мах дээр очихмоор болоод хөдөө гараал тэнгүү чинь тий тал нутаг сэлээсэн тал нутаг. Тэгэл ингээд нэг уулын оргил дээр суугаад ингээд нэг гол мол ингээд харангуйч яг газрын зураг шиг ингээд цэлээсээ харагдаг те. Тим юмыг ингээд ер нь Америкт ингээд байдаг ч гэсэн дандаа бүх юм төлбөртөөр харагддаг байхгүй те. Энд болохоор тэр чинь ингээд дуртай угаад зүгээр туулгаал дээр ингээд дахиад очил дээ машин шууд л унтаж болж байгаа байхгүй. Тэр одоо Америкийн Миссисипи бүрэн дээр дахиад очих юм бол төлбөртөө төлбөрөө төлснө үү эсвэл нөгөө буруу хүмүүсүүдийн нөгөө ажлын нөгөө буруу хүний нөгөө хувийн газарт нь эрэхтэр нь очиод тэгээ нөгөө хүмүүсүүд чинь буу муу болоо бөө юм болно шүү дээ тийм. Яг тэрүүгээрээ тэр нөгөө Монгол улсын бас баригдмал тий. Ер нь ингээд хүмүүс нөгөө эрхчлөө хичнээх ярьдаг ч гэсэн эрхчлөө гэж юу гэдэг юм бэ гэдгийг бас мэдэрдэг байхгүй тийм. Тэгээ энэ жил 2 туутайгаа ирсэн. Тийм энд одоо 2 дахь тэгээ яг нөгөө онгоцон суухаас өмнө манай охин чиг хэлжсэн байхгүй. Би энэ өдрийг 365 хоног хүлээлээ гэдэг. Ямар хөөх юм бэ? Тийм жил хүлээсэн биш. Тийм шүү дээ. Тийм тэгэл одоо хурж сая завхын яваал тэр бол нэр тэр мухартын гол орлоо, улагчийн хар нуур орлоо. Ээжийнхээ нутгаа. Тийм амар гоё санагдсан тийм. Ерөөсө тим юм байдаг гэж ерөөсө толгоонд чинь ингээд нөгөө төсөөлж байгаагүй баг тийм. Тэгэл нөгөө манай нэг найз ганцаа л хэлжсэн. Очоод үзээ наад чи амар гоё ингээ үгээр тайлбарлах гэхлээр болдгүй маа гэл. Тэгэл би алив нэг камера явуулаад хадаа гэл. Тэгэл ингээл нэг харахлаар нэг илсэл байгаад байсан байхгүй тий. Тэгээд зарим юм ингээд бас яг тэр нэг амьдралд байдаг тий. Заавалчгүй хүн нүдэрээ харж иж мэдрэх ёстой. Я ингээд нөгөө зураг аваад ч юм уу, бичлэг хийгээд ч юм уу тэр нөгөө юу мэдрэмжийг хүн мэдэрч чаддаг байхгүй. Одоо тэрэн дээр нэг амар чухал юм одоо сурж авсан л да энэ нөгөө Монгол нөгөө уулнууд нь хитрхи нөгөө хангаан нутгаж амар том болохоор өөрийн гэсэн цаг уур амьсгалтай байгаа байхгүй тий. За одоо ингээд өнөөдөр ингээд харангуйч за 6 цагийн үед бороо орохгүй заахан амар гоё болох наа гэл дахиад утсан чинь тэнд бороо орж ирэх байхгүй. Тийм юм чи тасалж юмар юм байна тий. Тийм ер нь амар ингээд нөгөө мэдрэмж хэднээс шал өөр байгаа байхгүй тий. Ягаад тэгэхээр ингээд нэг 2-3 том ингээд том уултай ингээд нэг даваа гүвэтэй тэрэн дотор өөрийн гэсэн уур амьсгалтай байж идэг. Тэднүүсийг сайн мэдэрж их хэвээр тий. Амьдрал бол аялал юм гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та тэр аялах юмсан гэж зорж байгаа. Эсвэл одоо эх жилд яг тэгэндээ гэдэг ингээд зарцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр амьдрал бол үнэхээр аялал шүү. Ялангуяа энэ эх орноороо аялж байгаарэ гэж нэг тийм гоё жишээнүүд хэлээч. Одоо би тэнд очиход бол үнэхээр тийм байсан. Манай эхнэр тэрийг одоо гайхсан ч гэдэг юм уу тий. Манайхан ч нөгөө тэрэлж байнга яриад байдаг. Ёлын ам амир яриад байдаг. Нөгөө хоргийн тогоо амир яриад байдаг тий.
Тэгэл ингээл нэг 7 ширхэг амар юмыг л бүр нөгөө хитрхи сурчлаа хийсэн. Тэрнээс нь жоохон ингээл нэг 10 км явдаг ч юм уу. Тэнд нь ингээл суугаал ингээл очиод тэнгүү чинь шаал өөр мэдрэмж болж байгаа байхгүй. Одоо ингээл нөгөө Америкт нэг тим үгнүүд байдаг байхгүй. Tourist trap гэдэг нөгөө аялал жуулчлалуудыг тэнд аваачдаг газар гэдэг тий. Яг тэрнээс нь гадна тийм нөгөө олон юм ингээд болж мэдэрдэг тэднүүсийн л хүмүүс мэдрэх хэрэгтэй л дээ. Миний бодлоор бол нөгөө өглөө эрт тусаал нөгөө газараа очиод өдийн цайнаас өмнө очиод ер нь ингээд суугаал тэгээ нөгөө оройн байж тэр газараа мэдрүүл зүгээр юм шиг санагддаг. Монгол улс руу ингээд нэг жуулчдыг татах онцлог нь ер нь ямар баймар юм шиг санагддаг. Одоо бид нар нөгөө модон жарлангаас салахгүй шүү дээ. Энэ үнээсээ салж чадахгүй байхад бид яах юм бэ л гэд ингээд дотроо бид нар ингээд яриа л. Манай монголчууд ингээд нэг нэгэндээ амар шүмжилтэй ханддаг юм шиг санагддаг тийм. Шүмжилтэй хандаж болно л да. Тэгтээ Монгол улс чинь тодорхой хэмжээнд хөгжсөн байгаа байхгүй тийм. Урд нь нэг ингээл нэг өсрэл нэг 10,000 хүн л гаднаас ирдэг байсан мэс. Одоо тэр 10,000 хүн чи юу вэ? 2-7 хоногийн дотор л ирж байгаа байхгүй тийм. Тийм болохоор зөвч вэ бурууч вэ ингээд тэр юмаа ингээ хийж явж иж цаашаа ингээ сураад ингээ хурж ирж байгаа байхгүй. Монгол хүмүүс амар том биетэй байдаг байхгүй. Ер нь бүх ингээ нэг Аз хүмүүсүүдийг бодвол эмэгтэй ч гэсэн ялгаагүй юу? Амар том биетэй байдаг. Нөгөө том биетэй хүмүүс чи ер нь хүмүүс ингээ ер нь гадаадынхан чи ер нь баян ер нь naturally ингээ айж имиж явж идэг те. Тэгээ тэрийг л сайн тайлбарлаж хэрэгтэй. Тэгэл хөдөө явж байгаа нөгөө амар их борцтой хоол моол гэсэн те. Тэгээ нөгөө таар ямар хоолнд дуртай Монгол хоолноосоо? Хоошор бууз цөв нөгөө нэг өвчтэй одоо албартай цөв. За цөв иднэ. Гэхдээ үхрийн сүлгүүл зүгээр биш хоньны сүл. Яа нөгөө нэг яг цөв хийгээл одоо яг нөгөө хөдөө аялж явж байгаа л ингэж мангар том сүл ингээл тавьчихдаг. Нөгөөдгийг ингээл аваад наад ч гоё шүү дээ гэлдэг. Нөгөөдгийг ингээл одоо идэж чадахгүй юу ер нь? Амар илчлэг. Идчихлээр л нөгөө өөр хоол идэх боломжгүй болгож байна. Америкт одоо тэгээд Монгол хоолоо хийж идэнэ үстэй. Тийш манай гэрийн хүн чинь баян яадаг Монгол хоол идэг. Манай нөгөө ээж бэр ихч хоёр хурж ирээд нөгөө тосолцсон. Монгол хоолоо заагаад өгсөн тий. Тийм заагаад өгөө. Тэгээд тэрнээс ч хойш юу бантан хийлгэж идээ сууж шээ. Монголжуулсан. Тийш тийм. Тэгээд манай гэр бүлийн хүн чинь нөгөө төвд Монгол хоёр ч юм бас хоорондоо амар ойролцоод тийм. Ер нь тэгээд нөгөө төвдөд нөгөө бүх одоо ховцаа хоол ер нь шашнаас бусдангийн Монголоос оруулж ирж байсан баг гэдэг. Америк танилцсан юм уу? Хаана? Тийм, Америк танилцчихсан тийм. Америкт дэлгүүр дотор танилцчихсан. Тэгээд сахилга батмотоо боллоо. Сайн уу гэж хэлэхгүй юу? 3 хүүхэд чинь ингээд төсөж өндөөж штэ. Тэгээ Монгол руугаа ирэх маш дуртай гэж энэ. Одоо босрол талыг яриаг нэг хүн байх талаас нь нөгөө биеийн төрүүлсэн болохоос биш ухааны төрүүлсэн гэдэг. Тэгээ тэр хүүхдүүд одоо өөрсдөө яаж хамгийн нөгөө эцэг эхүүдийн биднүүсийн хийх боломж болол нөгөө хүүхдүүдэд нөгөө хайраар өсгөж сурах хэрэгтэй байх тийм. Үнэхээр ингээд ажиллаа хийгээл хурж ирэнгүүтээ нөгөө хүүхдүүдэд хайр гэдгийг мэдрүүлээд тэгж яасан хүүхдүүд чинь үнэхээр нөгөө нэг хүнтэй дотносог юмыг яаж хийж болох уу гэд тэрийг мэдэрч чаддаг байхгүй. Тэр нэг манай монголчуудын нэг тийм зан юм шиг байна. Ингээд нөгөө бити хийгэрэ гэж хэлчихэд яг хийж болдгүй гэдгийг тайлбарладаг. Тэ хэрвээ тэрийг тайлбарлчих юм бол биднүүсийн бас амьдрал бас арай дээшилчмээр юм шиг. Ээж аавуудын зүгээс ч гэдэг юм уу? Сошиалын тэр буруу ер нь нөгөө эцэг эхээс худлаа ярилгүйгээр үнэнгээ яг хэлж чаддаг тий. Тэгээд одоо нөгөө нэг тэр нөгөө манай хүүхдээ чинь танаа хүүхдэл өдөрддөг байхгүй тий. Тийм болохоор нөгөө эцэг эхчүүд нь хоорондоо яриад за танаа хүүхд чинь тэгж хэлсэн манай хүүхд тэгж хэлсэн байлаа шүү. Танаа хүүхд чинь ингэж хэлсэн байлаа шүү гэд хоорондоо яриад тэгээд тэрийг ингэж нөгөө нэг өдөрдөж ер нь зогсоож явдیں۔ Тэгэнгүүтээ ингээд нөгөө хүүхдүүдийнхаа нөгөө нэг сонирхлыг эртнээс мэдэрч аваад тэгээд яг нөгөө сонирхдаг юм руу ингээд чирээд оруулчихлаар чинь тэгэл нөгөө явсаар байгаа л нөгөө сонирхдаг юмныхаа араас явсаар байгаад нөгөө тэр нөгөө тинейж одоо тэр өсвөр үеэд давдаг. Өсвөр үеэд даваад тэгээ мартаа тэгээд
амьдралдаа ингээд хүүхдүүдтэй бас үнэн ч үж сурах хэрэгтэй л дээ. Эцэг нь хэрвээ мөнгө бол мөнгө гэдгээ л хэлэх хэрэгтэй байхгүй. Хотлоо мөнгөтэй юм шиг ингээд нөгөө загнаал ингээд яагаал тэнгуч нөгөө хүүхэд нь манай гэр бүлийнхэн чинь мөнгөтэй юм байна гэд хотлоо бодоод тэгээд нөгөө найзуудынхаа дунд ороод нөгөө буруу юм хэлээд тэнгуүтээ гівгэнд нөгөө санаа зовдөг ч юм уу те. Тэгээд энэ мөнгө ямиг ингээд шийддэггүй гэдгийг л бас мэдрэх хэрэгтэй л дээ. Ингээд нөгөө өөр өнцгөөс ингээд харахаар Монгол бас хөгжиж байна гэж та хэлээд байна шүү дээ. Аялал жуулчлалч дээр та нар энэ дотор чинь хөгжөөд байна энэ ус чинь гэдэг. Тэгэхээр даавал гэгэлхээр хараад байна тий. Үгүй одоо ингээд яаж хөгжиж байгааг ер нь танд яаж харагдаад? Одоо харалт би ч одоо ингээд нөгөө 20 жилийн өмнө хотын гудамжаар чөлөөтэй алхаж чаддгүй л байсан шүү дээ. Нэг бол нэг согтун үржил зодчих гол байдаг. Нэг бол нөгөө согтуу жолооч нь үржил мөрөгчгөөд байдаг. Өнөөдөр ингээл өчигдөр орой биднес ингээл Улаанбаатар хотын гудамжаар ингээл алхаад явлаа те. Амар гоё мэдрэмж байгаа байхгүй. Ингээл тайван байж болдог те. Хичнээн муу ярьсан ч гэсэн одоо зайсан толгой маань нөгөө жуулчдад чинь үзэх ганц юм. Одоо ингээл нөгөө зайсан толгой дээр гарч ижил Улаанбаатар хотыг бүтнээр нь харж байгаа байхгүй те. Утаатаач бай, шороотооч бай тэр зайсан толгойн дээрээс бүтнээр харж байгаа байхгүй те. Тийм болохоор тэр бас ингээд ямиг бас нэг хитрхийг нэг туйлшралгүйгээр бас нэг тодорхой хэмжээнд энэ болдгүй юм байна те. Энэ чинь нөгөө болдгүй юм чи ингэж болдгүй юм байна гэд тэгж харуул зүгээр юм шиг санагдсан. Хүний санаа зөв бол заяа зөв гэдэг. Тийм шүү. Тэр их гоё үг те. Энэ үгэнд дэр итгэдэг үү? Амар итгэдэг шүү дээ. Тий. Наад чи угаасаа хүн ингээд нөгөө өнөөдөр нэг алдаа гаргалаа гэхэд маргааш засч болдог л байхгүй тий. Тийм болохоор ингээд нөгөө хүн ингээд цаанаасаа ингээд зөв бодлоготой, зөв санаатай яваад болохоор чи юм ингээд цаанаасаа л болоод яваад байдаг тий. Хайрд байгаа манай монголчууд ч нэстэ хоолнооргүй ажиллаад энд байгаа нөгөө хүмүүсүүд нь тэр хүмүүсүүдийг ямар амар ажилдаг гэдгийг мэдэрдэггүй л байхгүй тий. Тэгэл нөгөө энд нөгөө ажиллаж байгаа хүмүүсүүд чинь Америк тэгж ажилд юм байна гэж бас бодлоо. Тэгсэн чи Америк нөгөө хүмүүсүүд юу вэ? Ажилдаа очихын тулд цаг 30 минут атуусан суугаад нэг газар очдөг ч юм уу те. Тэхийн тулд чинь 5 цагт бусдаг. Бүхэл бүтэн ингээл ажлынх нь өдөр гээл тэгэхэд 15 цаг болдог ч юм уу. Энэ жил гээл тэгсэн чинь нөгөө ажлын цагийг 8 болгоол тэгээд дөнгөж тийм 7 ч болгочлоо те. Тэгээд тэгсэн чинь шал өөр болчихж байгаа байхгүй те. Тэгээд миний хүртэл мэдрэмж хүртэл өөрчлөгдөд одоо ингээ нөгөө Монголд очиод ингээд нэг матротоор янз бүрийн юм авдаг ч юм уу гээл тэнгуүч амар хурцтай болцсон нөгөө дүүл те. Одоо түрүүжил чинь бас хэцүү байсан шүү дээ. 10-аас өмнө залгахлаар чи яагаад залгаад байгаа юм бэ? Хүн унтчих чи хин 10 цагаас өмнө залгадаг байсан ингээл. Үгүй би мэдгүй матрот авахсан юм аа гээл тэнгуүч юу сүртэй юм бэ? Надад хүлээж яахгүй гээл. Тэгэл яг 10 гээл тэнгуүч трафик ингээд одоо нөгөө төгжрийн сурж явсаар гад өдөрт нэг л юмыг бүтээж чадж байгаа байхгүй те. Юу хоёр юм бүтээх мөн те. Одоо манай нэр чинь өөрөө сонин гэсэн подкаст. Тэгэхээр сонин ингээд нэг өөрчлөгдөхгүй энэ л ингээд нэг ингээл байгаад байх юм да гэмээр нэг тийм сонин юм. Эсвэл хүмүүсийн хандлага байна. Сонин юм санагдсан. Үнэхээр сонин юм санагдсан. Prius машин. Хаал хаана явж байдаг. Нөгөө лан манттай чи хөдөөний замдор зүгээр өрсөлдөөл давч яадаг те. Тэр бол үнэхээр сонин санагдсан. Тэ. Ерөөсөө би нөгөө Улаанбаатар хотод одоо ингээл 50% Prius машин байгаа байхгүй тий. Тийм байна гэж ерөөсөө би тосоолоочгүй байжсэн тий. Одоо нөгөө 60 програм л гэж бодожсэн чи юу вэ? Prius-д гараад ирсэн хөдөө тэр одоо ингээл нөгөө улагчийн хар нуур гэл нөгөө очиж болдгоо газар чинь Prius зогсож байгаа. Бас нөгөө амар сонин санагддаг юм хөдөөний нөгөө манай малчид үг хэлдэггүй тэгсэн мөртөөсөө ингээ үг сонсох дуртай тий яг ингээ хажууч үржүүлчихэл юм хэлдэггүй мөртөөсөө яг суугаад байдаг өөрөө юм хэлдэггүй тэгэл яриач за яриач гэдэг тэр нэр амар гоё хөгжилтэй санагдсан тэгэл сая ингээ нөгөө машин аваад ингээ явсан чинь нөгөө нэг цохиолын дуунууд тэр нөгөө машинд суулгацсан байгаа байхгүй яалтчгүй өөдөөд тэрийг сонсож байгаа байхгүй тий. Тэгэл сонсоол ингээл тоостолтуулаад дахиад явж байгаа л ингээл тэр нөгөө дууны өгнүүд чинь яг ингээ нөгөө машин бараа явж байхад яг ингээ орж ирээд тэнгуү чинь яалтчгүй монгол хүн байж тэр дууг мэдэрч тэр ойр орчныг мэдэрч тэр дууны үг тэр ингээ орчинтойгоо ингээд наалдаад ингэж уянгалаг орж ирд юм байна гэдгийг яг мэдэрч авч байгаа байхгүй тийм урд нь би ерөөсөө тийм мэдэрдэг байсан байхгүй
Та гэр хороол дээр энэ явж үзсэн мө? Өчтөр уржигдэр биднес төөрөө тэр сонгон хайрхан дүүргээд амар явсан шүү дээ. Толгойд баян шүү. Хүүх. Тэнд тэгээд ийм гэр хороол чинь гоё штэ. Гэр хороол чи яг хүмүүс ингэж байдээ. Утаа мутаа гэх тэр чинь тэгэл энэ зайсан руугаа ч ингээл утаа нь орж иж байгаа. Утаа тэгэл аанда арилгал байх. Тэр нэг асуудал. Нөгөө талаас нь харахаар гэр хороол чинь тэнд жинхэнэ нөгөө хөдөлмөрч хүмүүс байдаг. Та гоё байшингууд харуу. Тэд бүгд өөрсдөө тэр байшингаа бариад маш хөдөлмөрч хүмүүс гэр хороол. Одоо ингээл нөгөө тий одоо нөгөө гэр хороолоор явгооч нөгөө уртаа талд нь ингээл хэмээгээ тавьсан. Шамшаа маш гоё болгоцсон тий. Айгүй хөдөлмөрч. Тэгээд үнэхээр хөдөлмөрч хүмүүсүүд байгаа юм л да. Тэгээд тэр гэр хороол дотор нэг ганц сэтгэл нэг жоохон эмзэглсэн тийм сонин санагдсан юм бол тэр нөгөө орчинд байгаа хүүхдүүдэд ямар ч тоглох талбай байхгүй, боломж нь байхгүй. Тэр нөгөө тэнд өсөж байгаа хүүхдүүдийг хүүхэд гэдгийг мэдрэгүүлэх тийм боломжгүй юм шиг санагдсан байхгүй. Хүн болгон мөрөөдөлтэй тий. Тэгэхээр таны холын болоод ойрын мөрөөдөл. Одоо яг миний ингээд нөгөө бодож яадаг хүсэл мөрөөдөл бол энэ нөгөө Монголд байдаг энэ хүүхдүүдийг үнэхээр тийм нөгөө авьяастай зөндөө олон тийм хүүхдүүд байгаа байхгүй тий. Багнуур хоккей тоглодог гэдгийг би ерөөсөө амьдралдаа сонсож байгаа ч гоо мэдж байгаа ч гоо тэр амтын ч үзэж байгаагүй тий. Тэгэл нөгөө тэр хүүхдүүдийг ингээд очиад харсан чинь 20-30 хүүхдүүд амар хөөрхөн. Ямиг ингээд нөгөө шууд хийчихгээд нөгөө нүдэн дотор нь ингээд яг тэр нөгөө бадарцсан тий. Яг тэр ингээд нөгөө мэдрэмжийг ингээд хараад мэдрээд хүүхдүүдэд ингээд туслаад тийм боломж нь байдаг бол тгий тий. Тэгэд ингээд нөгөө туслыг альтангуй чи нөгөө хүмүүсүүд чинь заримдаа нөгөө мөнгө төгрөг гэж бодоод байдаг тий. Тэр чинь ингээд нөгөө сэтгэлийн ингээд нөгөө гал өгөх тий. Америк орны нэг хамгийн гоё юм нь хууль усаарч бай, хуулийн дагууч бай. Америкт ороод хүн үнэхээр хөдөлмөрлж чадвал Америк улс тэрийг үнэлдэг байхгүй тий. Тэрүүгээр л Америк улс онцлог байдаг байхгүй. Сая тэр нэг сонгуулийн дуйлалаар тэр нэг гүүрний талаар би сонсоод бүр гайхаж байгаа байхгүй тий. Тэр бол нэр амар сонир баг. Гүүр барихын тулд жижиг гүүр бариад тийшээ нөгөө машинууд нь ингэж очиж юмнуудаа хундаамаа цутгадаг ч юм уу тэгж яадаг юм чинь гүүрнээс мөнгө ичгтэй гал пүүк галт гэсэн. Энэ муу одоо хог одоо тэр гүүрнээс мөнгө ичсэн юм чи өстой энэ мөнгө мөрөгчил гэл бодоол явж байгаа шүү дээ. Тийм ингээ нөгөө сенсацуудыг ийм нөгөө муу мэдээллүүдийг жоохон баг яаж ингээ нөгөө хүмүүсүүдийнхээ ингээ нөгөө сэтгэл мэдрэлийг тайвшруулмаар юм шиг санагдсан. Тийм тий. Энэ хайр гэдэг дээр та ер нь ямар бодолтой байдаг вэ? Одоо тэрийг Америк амар илэр ярьдаг байхгүй. Ганц үеийн хүн мөнгийг амар цоцолдог. Хос хүн хоосон байсан ч гэсэн нэг нэгнийхээ хайранд цатгалан л байдаг байхгүй тий. Нэг ингээл чухал ингээл баарн суугаад амар сүртэй ингээл суулаа ингээл тэрийг нэг Instagram дээр өнөөдөр тавиал үз. Тэгэл нэг 2 цагийн дараа гэртээ ганцаараа гуниглаа сууж их тэр үнэхээр жаргалуу. Тэрний оронд нөгөө нэг хатууч бай, хөвтөнч бай, гэртээ цог хайртай үнтэйгээ юм яриад тэр нөхөр тэгжилээ шүү гэл. Тэрийг ингээл яриа сууж их бол тий. Тэгээ сууж их бас миний хувьд бол тэр гоё жаргалтай тий. Нөгөө Монгол хүний нэг тийм амархуу зам байдаг шүү. Тэр чинь нөгөө би чинь гараал заримдаас хөнж өгөө шүү. Тэгэл дөнгөж манай гэр бүлийн хүн чинь үржээл за илүү доошо бөө чи агаадар нэсээд байна гэл. Угаасаа нөгөө сайн гэр бүлийн хүнтэй болохоор надад нөгөө гэр бүлийн талаар санаа зовох янз бүрийн тим байхгүй. Одоо яг үннийг хэлэхэд би ч одоо 3 дахь хүүхдийн дайперыг нэг л удаа сольж үзсэн баг. Байгуу бол үзээчгүй явж байгаа. Ти манайгаа угаагаас суураа гэлээ. Энэгээр шүү. Тэгээ нөгөө цуг байгаад ирэхлээр чи сүүлдээ нөгөө өгүүлбэрүүдээ хүртэл цугтаа дуусгаж эхэлцэх гэдэг тий. Ингээл нөгөө хоол идэх гэж бодож исэн чил хоёул өнөөдөр орой ямар хоол идэх гэлсэн. Хоёул хург гэж хэлдэг ч юм тий. Тэр гоё тий. Ер нь тэгээд хүн тийм болоод ирэхлээр амьдралын ингээд тэр нэг төгс орчин руу ингээд очдөг тий. Одоо ер нь тиймэрхүү ингээд төгс тим юмд очиод ирэхлээр чи ингээд нөгөө хүн ингээд нөгөө баг яриад их юм хийж болж байгаа байхгүй. Дэлхийн нөгөө бүх баяжсан хүмүүсүүд ч юм шүү дээ. Бүгдөө л нэг юм энгийн нэг подол хөмсөөл явж яадаг ч юм уу нэг амар энгийн л байдаг тий. Сонин подкастынхаа үзэгчдэд хандаад сайхан ерөөлийн үг хайрлаач ээ.
ч одоо монголоор нэг сайн ерөөлийн өгмөг байхгүй бах те. Гэхдээ нэг Америкт нэг тийм үг өгдөн шүү дээ те. Money does bring you happiness only when give away. Тэр үг нь болохоор мөнгө бол үнэхээр ад жаргалыг авчирдаг. Гэхдээ ад жаргалыг мэдрэхийн тулд тэр мөнгнөөсөө өгөх ёстой гэж тийм үг өгдөг байхгүй тийм. Сонин подкастынхаа үзэгчдийнхээ өмнөөс маш том амжилтыг хүсье. Гэргээд нь 3 сайхан хүүхдэд нь энэ хороогийн хамгийн сайн бүхнийг хүсье. Бүгдэнд нь дандаа урам хайрлагч нэгэн байгаарай гэж хүсье. Баярлалаа. Харин наадах чи миний нөгөө амьдралдаа бас авч явдаг бас нэг чухал юм л да. Амьдралыг ингээ нөгөө позитив гэдэг нөгөө үгдүүд те. Нөгөө гоё сэтгэлээс гоё юмас нь ингэж авч яваарай гэдэг те. Тэгээ нөгөө Билли сушин дээр чинь ганцхан нөгөө сушины зургнууд байдгүй байхгүй. Дандаа ингээ нөгөө хөгжилтэй юмнууд болж явж идэг те. Хүн ингээ нөгөө зарим хүмүүс чинь нэг айгаал өөрсдөө нэг гялцал болох гэдэг. Миний хувьд бол нэг тэр нэг чухал биш те. Зөвхөн байгаагаараа айгаал тийм тэгэл байж гой санагдав. Тэгэд урьж авчирсан явдал баярлаа. Тэгэд энэ нөгөө амьдрал чи одоо тэгэл бүхэл юм сонингоор л дүүрэн шүү дээ. Тэгэл тэр нөгөө авдал явдарлаа нин үгүй яриад байж их хүний гоё жаргал л та. Утгатаа сайхан амраад гэр бүлээрээ сайн яваад очоорой. Тэгнэ баярлаа. Өөртөө монголоор яриаггүй ч ярихлаар чи нөгөө заримдаа нөгөө үгийн сонголт буруу. Тэгээд нөгөө хүмүүс одоо зүгээр ойлгосоо л гэж бодож байна. 15 20 жил болчихлоор чи шал өөр болчихд юм байна.